Монгол телевизийн бүтээл. Сайн байцгаана өргөн мөндөд үзэгчтэй. Чимэг номын сан шоу нэвтрүүлгийн энэ 7 хоногийн цоо шинэхэн дугаар энхүү эхлэж байна. Энэ дугаарт маань Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч нар оролцсноо. Та бүхэн Чимэг номын санг дуглан сууж үзнэ. Сайн байцгаана үзэгчтэй. Би бол номын санч Анха. Чимэг номын сан шоу нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимэг номын сан. Ингээд Чимэг номын сан тоглогчтойгоо танилцъя. Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч Зандан Шигаа. Заяа. Өсөх баяр. Маргад. Амбэлэг. Бүжин ламнаар тоглоно. Анарт амжилт хүсье. Чимэг номын сан 1-р үе. 1-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал багтаа 40 мянган төгрөг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройт. Эхэл. Энэ даалгаврын нэр бол бэлгүүсний бүжиг. Зориулан бэлтгэсэн шаарыг үсэндээ зүү байршуулсан Зандан Шигаа маань 1 минутын дотор аруулангийн хаглах ёстой. Даалгаврыг хугацаанд амжиж биелүүлж чадаагүй учраас энэ даалгаврын мөнгө надад үлдлээ. Харамсалтай байна. Зандан Шигаа маань уг нь хичээлээ харамсалтай цагтаа амжиж чадсангүй.
Энэхүү даалгаврын шийтгэл нь тарган дундаас 5 ширхэг усан үзмийг амааран гаргаж ирэх ёстой. Тэгтээ энэ даалгаврыг 30 секундын дотор хийж гүйцэтгэв. Даалгаврыг амжилттай биелүүлж чадсан ч хугацаанд амжсангүй харамсалтай байна. Бүжиг өгнө хичээсэн ч харамсалтай нь хугацаанд биелүүлж чадсангүй. Ингэс нэрэ багтаа мөнгө авчирч дахиад л чадсангүй. Энэ удаагийн шийдвэрлийг 5 тоглогч маань гүйцэтгэв. Тэгэд 5 онцгой амттай улсыг дуустал нуух ёстой. Ингэж чадвал багтаа 40,000 төгрөг авчирна. Амжилт хүсье. Шийдгүүлж байгаа 5 оролцогч тавуулаа сайн байж багийнхаа мөнгөнд дүнг нэмж чадлаа. Баяр хүргэе. Багаараа сайн ажиллаж энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Тэд ингэж чадсанаар багтаан анхны мөнгөнд дүн болох 40,000 төгрөгийг авчирлаа. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн 1-р үе өндөрлж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент итгэгч байгууллагуудаа баярлалаа. Дараагийн үеэр удахгүй уулзцгаая. Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа амар хаалгатай хэн нэгэн учрна. Өсгөө шийдгүүлэн харин 3 дахь шийтгэл юу байгаа бол энийг хэсэг хугацааны дараа олж мэдээрэй. Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан 2-р үе. 2-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал багтаа 60,000 төгрөг авчрах боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Яагаад гэвэл энэ бол Чимээгүй номын сан. Эхэл.
Чимээгүй номын сангийн цоврол маш алдартай шийдэглүүдийн нэг амир хаалга. Амир хаалганаас юу ч гарч ирж магадгүй. Өсгөө өмнө болгоомжтой байгаараа да. Шийдгүүлж байгаа оролцогч даалгаврыг маш амжилттай биелүүлж багийнхаа мөнгөнд дүг өсгөж чадлаа залуус. Өсгөө даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 100,000 төгрөг болж өслөө. Өсгөө дахиад шийдгүүлэх нэ. Энэ шийдгэл ихтэй маш амархан. Нэг ширхэг өндгийг 10 секундын дотор эдэж дуусгах ёстой. Хэрвээ тэгж чадвал багтаан 60,000 төгрөг авчирна. Чистый.
Нэвтрүүлгийн түүхэнд байгаагүй богино хугацаанд эдэж дуусгаснаар энэ даалгаврын мөнгийг авч чадлаа. Өсгөө даалгаврыг маш амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгө нь 160,000 төгрөг болж өслөө. Энэ даалгаврын шийтгэл бол гаднаас орж ирсэн зочин шийдгүүлэгчид уух зүйл санал болгоно. Харин тэрнийг заавал уух ёстой. Гэхдээ 30 секундын дотор шүү. Амжилт хүсье. Таягнаас авсан. Виносыг уух юм бол та санаж жаргалж Чөөхөн феномен чим жоох хийдэгсэн. ямар дүүртэл болно шүү дээ. Бид үнэрлээ. Бид үнэрлээ. Хамаарч явж байгаа юм. Чирс. Даалгаврыг маш богино хугацаанд амжилттай биелүүлснээр мөнгөн дүнгээ өсгөж чадлаа. Маргад даалгаврыг маш амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгө нь 220,000 төгрөг болж өслөө. Соёлыг тусбаа. Багийнхан биелүүлдэг. Энэ хүрээд 2 дугаар үе өндөрлөж байна. Дараагийн үеэр удахгүй уулзцгаая. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа зандаа шага эвгүй мэдрэмжийг авна. Харин сүүлийн даалгавар юу байгаа бол? Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан сүүлийн үе. Сүүлийн үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал энэ удаа хамгийн их мөнгөнд дүн болох 100,000 төгрөгийг хожих боломжтой. Гэхдээ дүрм хэвээрээ чимээ гаргах оройтой. Эхэл. Энэ даалгаврын нэр бол эвгүй мэдрэмж. Гаднаас бяцхан хөрхэн алаг дахаа орж ирж зандан шигаатай нийлнэ. Тэд хамтдаа 1 минутыг өнгөрөөнө. Хэрвээ тэгж чадвал багтаан 100,000 төгрөг авчирна. Хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй.
Даалгаврыг амжилттай биелүүлснээр хамгийн их мөнгөнд дүн болох 100 мянган төгрөгийг авч чадлаа залуусаа. Зандан шагаа даалгаврыг маш амжилттай биелүүлж багтаан 100 мянган төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 320 мянган төгрөг болж өслөө. Сүүлийн даалгаврын шийдэглийг тавуулаа гүйцэтгэн. Тэр тавын гидсэн дотор шаар хийх ба зориулан бэлдсэн хийлэгжээр хийлж хаглах ёстой. Хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй. Хэрвээ тэгж чадвал багтаан 100 мянган төгрөг авчирна. Амжилт хүсье. Даалгаврыг амжилттай биелүүлсэн хэдий ч багийн нэг гишүүн хэтэрхий чимээтэй байсан учраас энэ даалгаврын мөнгө надад үлдлээ. Харамсалтай байна. Тэд уг нь их хичээлээ. Харамсалтай нь нэвтрүүлгийн дүрмийг мартаж чимээх гаргалаа. Ингэснээр багтаа мөнгө авчирч чадсангүй. Өнөөдрийн чимээгүй номын санд тоглосон Voice-ийн шилдэг оролцогч Дүүнер Дан баяр хүргэе. Тэд багаараа хамтдаа хичээж 320 мянган төгрөг авснаар хүн тус бүр 53 мянган төгрөгтэй гэртээ харж байна. Мөн баяр хүргэе. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтэр гарсан даалгавруудыг дуурайж хийхийг хориглоно. Энэ бол Чимээгүй номын сан. Дараагийн дугаараар уулзцгаая. Nippon TV. Илүү их шийтгэлийг ойрыгоос